үлгэр улаан малгайд. Эртээ урдын цагт жижигхэн тосгонд нэгэн охин амьдардаг байжээ. Тэр маш сайхан сэтгэлтэй, ээлдэг хөөрхөн охин байлаа. Ээж нь тэрэнд маш их хайртай бөгөөд эмээ нь тэрнээс ч илүү ач охиндоо хайртай юмсан чи. Нэгэн удаа эмээ нь тэрний төрсөн өдрөөр нь гоёмсог улаан малгай бэлгэлж гин. Түүнээс хойш тэр охин дандаа гоёмсог улаан малгайтайгаа явдаг болжээ. Тиймээс тэрний хөршүүд нь хараач улаан малгайт ирж байна. Тийм байна, улаан малгайт явж байна гэж ярилцдаг болжээ. Нэгэн удаа ээж нь хуушуур хайраад улаан малгайтыг дуудаж, "За улаан малгайт минь, эмээд хуушуур домогтой тос аваачаад өг. Тэгээд эрүүл их байгааг нь мэдээд ир заа юу." Гэхэд улаан малгайт эмээгэндээ очихоор зэргэлдэх тосгон руу явлаа. Ойд явж байтал гэнэт саарл чон тааралдав. Тэр улаан малгайтыг барьж идэхийг ихээхэн хүсч байвч ойрхон хүмүүс мод цавчиж байхыг сонсоод тэгж зүрхэлсэнгүй. Тэгээд амаа долоогоод охиноос, "За, улаан малгайт минь хаашаа явж байна да?" гэхэд улаан малгайт жаахан охин учраас ойд чонтой тааралдах, түүнтэй ярилцах ямар аюултайг мэдэхгүй байлаа. Улаан малгайт чонтой мэдлээд, "Би эмээдээ хуушуур тос аваачиж өгөхөөр явж байна." Эмээ чинь тэгээд хаана амьдэрдэг юм? "Нилээн хойш шүү. Тэр термний цаана байгаа байшинд амьдардаг" гэж улаан малгайт хариуллаа. За, би ч гэсэн эмээтэй чинь уулзъя. Чи тэр замаар, харин би энэ замаар явъя. Хэн төрүүлж очихыг харъя гэж чон хэлжээ. Ингээд чон хамгийн дүт замаар маш хурдан давхилаа. Харин улаан малгайт тойруу замаар байн зогсож цэцэг түүж яаралгүй явж байлаа. Улаан малгайтыг терм хурч амжаагүй явхад чон эмээгийн байшинд аль хэдийн хурч амжжээ. Тэгээд хаалгын тог цохиход, "Хэн бэ?" гэж эмээ асуулаа. "Улаан малгайт ач охин чинь байна" гэж шингэхэн нарийнхан дуугаар хариулаад, "Би зочилж явна. Танд хуушуур тос авчирлаа." Энэ үед эмээ өвчтөе орондоо хөвтөж байсан учраас улаан малгайтыг ирлээ гэж бодоод, "Охин минь, хаалганы өмнөх олсноос сайн тат. Тэгээд хаалга нь онгойноо" гэж хашгирчээ. Чон олсноос татаж хаалгыг онгойлгоод эмээ рүү ганц ухсыгэд л идчихэж гин. Тэр 3 өдөр юу ч идээгүй байсан учраас эмээг нь бүхлээр нь залгиж өргөчээ. Ингээд чон дараа нь хаалгын төгчээд эмээгийнх нь орон дээр хөвтөж улаан малгайтыг хүлээлээ. Удалгүй охин ирээд хаалгын тог цохив. "Хэн бэ?" Эмээгийнх нь хоолой дэндүү бүдүүн чанга сөнг дуурахад улаан малгайт айж имээсэн ч эмээ нь ханиад хүрээд хоолой сөөчгчээ гэж бодоод, "Улаан малгайт ач охин ч байна эмээ. Танд хуушуур тос авчирлаа" гэж хэлжээ. "Чи олсыг татхаар хаалга онгойно" гэж чон хариулахад охиныг байшинд оронгууд чон тэрэнд хандан, "Ач охин минь, хуушуураа ширээн дээр тосоо тавиур дээр тавиад миний хажууд суугаарай" гэж хэлэхэд нь улаан малгайт орны дэргэд суугаад, "Эмээ, таны гар ямар том юм бэ?" "Охин минь, чамайгаа чанга тэвэрхийн тулд ийм болсон юм аа." "Тэгвэл эмээ, таны нүд яасан том, бас шүд чинь яагаад ийм том байгаа?" "Яагаад гэвэл охин минь, чамайгаа маш сайн харж угаад идэхийг хүссэн юм" гэхэд улаан малгайтыг орилж чамжаагүй байхад чон тэрнийг гутал улаан малгайтай нь бүхлээр нь залгичжээ. Азар энэ үед байшингийнхан дэрэгдүр модч явж таарлаа. Тэд чимээ шуугааныг сонсоод гүйн орж ирээд чонын гидсийг хагалахад
улаан малгайд имээтэйгээ эссэн минд гарч ирж гинэ.